Сайн байцгаана үзэгчдээ оллоо телевизээс бэлтгэн хүргэдэг амьдрах сайхан нэвтрүүлэг та бүхэндээ ээлж нэгэн дугаараа бэлтгэн хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдөр Монгол мянган сайхан амьдрал байгаа эдгээр амьдралын та бүхэндээ сайхан нэгэн нэглэгүүний жирийн Монгол хүний амьдралыг та бүхэндээ ямар ч хачир давсгүйгээр хүргэдэг амьдрах сайхан нэвтрүүлэг та бүхэнд ээлж нэгэн дугаараа бэлтгэн хүрэхэд бэлэн болоод байна. Бид бүхний ард яг одоо Батбайгал компани. Эндээс цөмөр өнөөдөр оролцогчдоо оруулах болно. Ингээд цөмөр орж оролцогчдоо Хологийн хүн бүхэн түгэнэ Астнаны зүгтэн үлдэж шуухай Ат жаргалыг бидэнд авчирна Хайр дурлал хүсэл мөрөөдлийг Хологийн хүн бүхэн түгэнэ Амьдрал бид бол сайхан баяр хөмстэй Батбайгал компани та бүхэндээ хамт байх болно. Яарчсан Батбайгал дотор ороод ирлээ. За орохын төлөв эхлээд хүртэд байлгүй те. За. Албан байгуулалт гэдэг бол эрүүл мэндийн хувьд бас маш хяналттай байх хэрэгтэй. За ингээд үйлдвэрлэгээ танилцаад бэлэн боллоо. Гаднаас очиж байгаа элдв бактерийг хангах юм байна. За сайн байцгаана уу. Сайн байна уу гэж. Сайн байна. За батарейд нь олоод л явж байгаа юм уу? Монголын мянган сайхан амьдралыг нэвтрүүлгээр гарган үзүүлэхэд бол бид хүн амьдрал сайхан нэвтрүүлгийг бэлтгэн хүргэх. Тэгээд өнөөдрийн зочноороос таныг оролцуулж байгаа маа. Таас өөрийгөө үзэгчдэд танилцуулахгүй юу? Бас үзэгчдэд мандаас өөрийгөө хийдэг, бүтээдэг ажлын талаар зөвхөн шүмдээд өгөхгүй юу? За намайг Ивановын Наранцэг гэдэг. Би энэ анх Батбайгал компанид 2000 онд орж ирсэн. Тэгээд одоо хүртэл нарийн бав хийгээд нарийн бавчнаар ажиллаж байгаа. Сайхан мэрэгчлээ өнөөдөр ямар ч манай амьдрал сайхан нэвтрүүлэгт орно. Нэвтрүүлэгтээ үзэгч бол манайс хамт байгаараа сайхан бүхнийг холдоод үзье. Араач одоо ямар торт хийж байгаа вэ? Би одоо нөгөө арттай торт. Энэ арттай торт мань нөгөө анх Улаанмалгат гэдэг нэртэй гарч ирсэн. Тэгээд тэр тортоо одоо чимж манай нөгөө эн чинь бас айгуу тийм шилдэг бүтээгдэхүүн. Нөгөө нэг гадаад галанд багш нөгөө мэрэгчлэн Моврик гэдэг нэг багш маань анх зааж өгч ирсэн. Тэгээд тэр багш маань одоо бас байхгүй болцсон л таа хурд. Ерөнхийдөө та өдөр гişнээ одоо нарийн бов хийх үү, за торт хийх үү? Өдрийнхөө ажлаас нь нормал. За өглөө ер нь тэгэл ажиллаа ирээл нөгөө захиалгаар манах юм хийдэг байхгүй. Тэгээд өглөө захиалгаа мастераасаа даргаасаа аваад тэгээд нарийн бов нөгөө юу яадаг хүнээсээ бид нэр захиалгаа аваад тэг өнөөдөр одоо юу хийх нү гэж хараад тэгэл тэрнийхээ юугаар л бид нэр юугаа яана та захиалгаа бовоо хийн. Аа нарийн бовын хажуугаар нь гоё сайхан бялуу ээ. Тэгээд нарийн бов галцуу би одоо нөгөө юу махан бүтээгдэхүүн одоо пицца юу пулч мөлчиг гэх юмнууд галцуу хийж өгдөг. Энэ юунд маань орж байгаа бүтээгдэхүүнүүд юу вэ? Одоо арста торт гэж ярил. Арста торт маань юу гэнэ? Бүтээгдэхүүнд орж байгаа орцноос нь ярил. Орцноос нь ярих юм бол арста торт маань арц одоо Монголын үйлдвэрлэлийн нөгөө Монсуу гэсэн юуны арц гэдэг шүү дээ. Тэр арцаараа хийдэг. Тэгээ хүний биед бол юу айгуу тийм юу ач тустай. Тэргээд компанигаа түүхээс ярил. Хаач өдөр 2000 онд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр ч өнөөдөр 13 он гэж 13 жил. Би анх энэ компанид 2000 онд ажилд орж ирсэн. Тэгээд одоо энд 13 жил болтлоо одоо нөгөө нарийн бов хийж байгаа. Манай компани анх юу 17-д анх юу хийжсэн. Тэнд ажилдаа орж ирсэн. Тэгэл тэндээс үүссэн цагаас нь ахвал энд одоо өдөө хүртэл ажиллаа л гэж. Эргээд нэг одоо тэр үеийг эргээд түүхийг өсөхөл одоо ажилд орж исэн түүхээс маш сайхан түүхүүд байвал эргээд бодоход бас дурсамж тээсэн сайхан хүчлээ л үү. Тэрнээсээ эргээд өсөхөл. Харин одоо тэрийгээ эргээд харахаар бас хөгжилтэй гоё бас дурсамжууд байна байлгүй яах вэ. Тэгэл анх ажилд орж байхдаа дөнгөж хөдөөнөөс Төв аймгийн Баян чанарных дөнгөж хөдөөнөөс ирж исэн. Тэгэл анх ажилд ороод ажиллаа хийгээл хамт олонтой байна гэдэг чинь бас гоё л доо. Тэгээд энэ хамт олонтойгоо өдөө хүртэл бид хамт цуг явж байгаа бас
бахархууштай гоё юм уу. Тэгэхээр чи Баян Шамдуусмаас анх орж ирээд за тэгээд анхны минь ажлын гараа бол ерөөдөө бат байгуулах компани. Тий Бат байгууллагаас л эхэлсэн. Бат байгууллага компаниас мань эхэлсэн. Тэрнээс өмнө яг энэ чиглэлээр одоо торт морт хийх юм уу? Нарийн богд холбоотой юм эрхэлж ирсэн үү? Гүү анх тэгэл хөдөө чанманд байхдаа зүгээр нэг тоогоч могооч л хийжсэн. Тэгэл наашаага хурж ирэл захиралтайгаа уулзаал манай ээж анх дагуулж хурж ирчихсэн. Тэгэл захиралтаа уулзаад одоо анкет бүглээх гэдэг. Тэгээд тэрийг бүглээл тэгэл анх ажилд орчихсон. 2000 оноос гэж үдээд байгаа 13 он за 13 жилийн бас төгөө хугацаанд нэлээдгүй ур чадрын хувьд дээшилсэн. Ер нь яг нарийн бовны чиглэлийг яагаад сонгоч вэ? За ерөнхийдөө нарийн бовч хүний одоо юу гэдэг чинь бахархдаг зүйл нь баярлдаг зүйл нь юунд байд юм? За нарийн бовыг бол яг бас би өөрөөс нэг тийм айхтар ихэндээ ер нь яг нарийн бовор явъя гэж уулна их дагнаагүйсэн. Тэгэл ерөөсөө энд ажилд ороод байж л одоо манай гүйцэтгэх захирал даазрэгч маань нарийн бовыг тооч би нэг сар хийсэн маань компанид. Тэгжээд л даазрэгч маань чи нэг сосисктэй пицца хайчлаад гэх яг тэр үеэс л миний ер нь нарийн бов хийх ажлын гараа эхэлжсэн. Тэгээ нөгөө сосисктэй пиццагаа анх ингээл хайчлаад нөгөөдгөө айгу хичээнгүүлээ хайчилжсэн л да. Яаж хайчлаа? Энийг нэг хийгээд чадчих юм бол яг тэгэл нарийн бовч болох юм байна гэж дотроо бодоод тэгэл тэрийгэ хайчлал хийсэн чинь л манай тэр дарга маань окчээс яг болж байна. Одоо чи ингээл нарийн бовоо дагна гэл. Тэгэл нарийн бовоос анх дагнж хийж эхэлсэн. Магадгүй тодорхой хэмжээний ур чадвар гэдэг зүйл нэрийн шаардах ба орцсноос ахуулаад нэгэд одоо грамм нэвтүүлэх юм бол тэр одоо буруутах гад идэг. Тэгэхээр ч маш нарийн мэрэгжил. Тийм нарийн бовд ер нь л нарийн мэрэгжилтэй одоо жишээлбэл бид нар ч нөгөө пүүлч мүлч кекс микс хийхэд нэг юм ин илүү хийчих юм бол тэр маань тэгэл тэрчгэрэл бүхлээрээ л ер нь муухай болчихно. Агчил тэгэл шинээр хийх асуудал гарна. Алдах ирэхгүй салбар. Тий тэгэл яг л энийг л хийнэ гэсэн юугаараа л тэгэл хичээнгүүлэн тэгэл хийн л дээ. Ажлын минь ер нь сайхан юунд байд юм. Мэргэжил бүхэн өөрөө ерөөс сайхан онцтой давуу тал гэж байдаг шүү дээ. Тэгэхээр ч одоо нарийн бовч хүний одоо гол тийм бахархдаг зүйл нь одоо ажлын гоё давуу тал нь ажлаа хийж дуусчаад нэг сэтгэл ханамж сайхан авчдаг зүйл юу? Ер нь манай нарийн бовч бол ер нь гоё л та. Бид нар ч одоо ингээл юмаа хийчихэл одоо захиалгаар юм хэмээжээд одоо жишээлбэл ингээл арт торт морт маань гадуур ингээд зарагдаал юм маань ер нь зарагдаад ирэх юм бол биднэрт ер нь их тийм сэтгэл хангалуун байдаг л та. Одоо тэр юм маань тэгж зарагдчихлаа шүү. Одоо тэгээ тэрийг бүр илүү тэгж гоё хийх юмсан гэдэг юм уу те. Тэгж бид нэр хичээж ер нь юмаа тэгж байдаг. Магадгүй тэрнээс урам аваад дараагийн хийх сэтлэн төрөөд ажилдаа дуртай байх нэг зүйл нь. Тэгэл одоо тэр одоо жишээлбэл арт торт маань сайн зарагдаад ирлээ. Тэр нарийн бов маань тэгж сайн зарагдаад ирлэх юм бол улмал ирч хүч орвол улмал юмаа хийх сонирхол улам сайн төвдөл л дөө. За одоо энд бол арт торт бол хийж нэ тий. Энэ хоёр энэ дээр ингэ төвчтэйхгүй юм уу? Яг зарим энэ янз янз л зарим нь энэ бол хөлдөөж юмс нөгөө юунасаа ирсэн хөлдөөж юмс байна. Тэрийг ашиглаад бид нөр тортоо ингэ чимэл гаргачихдаг. Торт бол өөрийн гэсэн давуу талтай л бол яг арт тортны хувьд давуу тал гэж ярил. Арт тортны маань давуу тал гэх юм бол одоо яг нөгөө Монгол үндэсний үйлдвэрлэлд дэмжиж нөгөө арцаараа хийснээр арт хийснээр л илүү давуу талтай. Цэвэр Монгол арт. Тий, цэвэр Монгол арт. Одоо хоёлаа юу гэлээ? Хоёлаа гэж яана би дусч чаддаг. Тэгээ нарийн юм болохоор ярьсан нарийн хурж чадахгүй байна. Жон бүдүү юм байвал бас ороосчихгүй. Одоо тэгээ пүүлчгээ хиндэ би өглөө хамгийн дөрөв дээрэл ер нь пүүлчгээл хийдэг. Чиз хотокны пүүлчгээ би өөрөө зурж өгдгийн. Тэгээд энийг доошоо нөгөө чиз хотокны маань авч өсөрч махан бүтээгдэхүүн болгож өгнө. Тэгээд тэрнийхээ пүүлчгийг одоо зурж. Энэ одоо орц найрлага гэж яриад юу өөр та өөрөө зохиосон уу? Тийм гоо би зохиогүй энэ ч угсаа нөгөө цаанаас орц найрлагатай тэгээд энэ бид нэг одоо өглөө ажилдаа ирэхэд манай нөгөө орцны бас нэг тустай хүн байдаг. Тэр маань ингээд одоо бас захиалах бүгднийг нь харж аваад одоо өнөөдөр энэ хүн маань юу хийх нү гэдгийг харж аваад бүгднийг нь грамлаад хэмжээд өгчдөг. Тэгэл бид нар тэрүүгээр аваад юмаа хийдэг. Тэгээ одоо ингээд пүүлчгээ ямарчсан зурж. Хэдэн грамм хурлаад одоо хэдэн грамм ус хийж байна хэдийг хурлаа. Одоо энэ нийтдээ 5 ил хурлаар зурж байгаа. Одоо чиз хот гэхэд л захиалга ороод ирэхэд 50 20 ч юм уу 60 40 ч юм уу
тэгээд ороод ирдэг байхгүй. Тэгэхээр одоо энэ 5 ил гурлаараа бид нар пүлчгээ зурхад эндээс нэг 50-70 пүлж гарна. Тий, 50-70 пүлж гарна. Үргэлж эхлээд гурилтаа ямар нэг юм Тий, бүх юмнуудаа угаас нөгөө орцграмлж өгдөг хүмүүс маань бүгд нь хийдэг юм байгаа байхгүй. Тий, тэгэл би усаа игэл тэрийгэ бүгднгийн зураал. Тэгэл 5 ил гурланд барагцаагаар нэг 3 литр гарантай ус орно. ачаал юу нэр вэ? Ачаал бол манайх энгийн үед нэг арай гайгүй баяр ёслолын үед бол ачаал нэлээ их байгаа. Компани анх юмс 96 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэрнээс асар олон жилийн бас туршлагатай. Тийм болохоор хүмүүсийн ихтгэл найдварыг биш хүлээдэг түнш байгууллагууд бас ачаалтай байх. Шинэ жилийн баярын өдрүүд бол ялангуяа их байна. Баярын өдрүүдэд бол өстой зөксөө захил ажил. Хад жох ус нэмэр яах вэ? Тий. Багцсан юм уу? Тийм байна. Уснаа ингээд багтсан гэдэг нь одоо яаж харж мэдгүй. Миний хувьд бол багтсан ч мэддэггүй, игдсэн ч мэддэггүй харагдаад шин. Одоо ингээд аянд нэг зурмгийн маань машин маань ажиллаад бид нар өөрсдөө нөгөө нэг ингээд харж байгаа л яг энэ юугаараа энэ дээр одоо нөгөө юунууд нь бол гарах хэвээр тэр нь гараагүй. Тоонууд минут нь гараал тэгэл тэр минутаа зогсон гутал яг хөлж маань болцсон гэж байна. Ямар нэгэн байдлаар за нэг 9 жилийн дуусчих юм бол тэр үед яаж мэдэх вэ? Одоо амт нэг тэгэл одоо энэ андшгуултай хийгээл ирээл нөгөө нэг бид нар ч ингээд шарж мараал гаргаад ирэхээр л ерөөсөө яг юм нь таарсан минут хараагүй байна уу гэд хэрвээ нэг 9 чихэр дутуу байх юм бол энэ пүлчих маань бас нэг сайн тийм гоё пүмбиж босож өгөхгүй. Давс дутуу байвал бас хөөж өгөхгүй. Тэгэл тэр талаараа бас тийм даваа талтай л да. Магадгүй нөгөө тооч нар чинь одоо юу гэдэг чинь нэг хийдэг ажлаасаа илүү хаад нэг хийх давс хийгээгүй байслах бол гурил маань ингээ гаргаад ирэхээр нэг гүлийсэн тийм нэг сонир зурм болчихдог байхгүй. За энэний нэг юм л яг одоо ингээ аяанда бид нар гаргаж ирээд ингээ бүрэн килж ярихаар нэг юм хумд дутуу байвал аяанда мэдэгддэг. Одоо энэ нэг зурм маань хэдэн минут ингээ зурх вэ? Одоо энэ нэг 5-10 минут л зурх тийм. Тэгээ шууд утсан Тий, дээр тэгэл тэн дээрээ гаргаж ирээл бүрэн килэл бэлтсэн рүү. тий бил тэгээд юугаа хөөлгч рүүгээ орно. Тэгээд хамгийн сүү хөөлгчэн дээр бас нэг 30-аад минут байж байгаа л тэгээд энэ шар шууганд орно. Ерхэд одоо юу гэдэг чинь компаниуд одоо өөр их даваа талтай байх л одоо юу гэдэг чинь жир өөрлөгийн компаниос байна, үндэсний үйлдвэрлэлийн бас томоохон компани, байгальгаа маш сайхан компани. Эдгээр компаниуд ингээ хоорондоо ялгагдах зүйл гэж ярих юм бол одоо яг таны дотор модоо халуун тогоонд сайхан ажиллаж байгаа хөдөлмөрч хүний хувьд ингээд эргээд хараа ярихад компанигаа одоо давуу талаас нь ярил. Манай компани давуу тал гэх юм бол ер нь ажилчдаа сургалт семинаруудад айгүй хамрагдуулдаг. Тэгээд одоо бид нар чинь ийш тийшээ зарим нь ээлжээр сургалтанд Шанхай манхаа явуулах ч юм уу. Тэгээд Америк явуулдаг манайх бүр. Тэрүүгээрээ ер нь давуу талтай ер нь ажилчдаа ер нь илүү сайн харж үзэн л да манай компани. Цалин малин гэдэг ар гэрийнхэн байдлыг ч гэсэн ер нь илүү сайн харж үзсэн. Сургалтанд хамруулах гэж таны хувьд одоо сургалтанд хамруулаад ийш тийш явж чадсан уу? Би сургалтанд хамрагдаад Шанхай явсан. Тий, одоо нарийн бов хийдэг бас алтан гэрэл гэх тэрнтэйгээ цуг бид хоёр Шанхайд ер нь бид хоёр одоо 2000 оноос эхлээл өдөө хүртэл одоо нарийн бовонд цуг ажиллаж байгаа. Юу гэж тоож хүн чинь байнга нөө шинийг ирэлхийлэх ёстой нэг бүтээгдэхүүн гараад өөрөө нэг зохиох сэтэл ихтэй гэж яддаг шүү дээ. Одоо таны хувьд одоо юу гэдэг чинь нууц жормор одоо дотроос хийж байгаа тийм юм байгаа юу? Бид нар бол ер нь л тэгээд голцоо дарга маань шинийг ирэлхийлж шинээр л юм хийх гэдэг л дээ. Тэгэл бид нар шинээр одоо тэрийг нэг тэгээд хийж юмсан, энийг нэг ингэ хийж юмсан ингээл өглөөдөө бид нар хоорондоо ярилцж байгаа л тэгэл голцоо юм хийчихдэг. Компани зүгээр сургалтанд явуулаа гэж тэр сургалт маань өөрөө яг нэг чиглэлээр байх уу? За тэгээд ямар сургалтанд явах вэ? Мэргэжсэн тогоочоор дадлагж болох уу? Эсвэл бүрдийн сургалтын төвд хандуулт юм болов уу? Сургалт маань болохоор бас ийм яг нарийн бовны чиглэлтэй сургалт явагдана. Бас юу яадаг. Зан чанарын хичээл гээд бас бид нарыг тийм юмд хамруулдаг. Тий. Зан чанар нь болохоор одоо хүнд байх 12 зан чанар хүнд байх ёстой гээд одоо төвчээртэй зан хүнийг уучлалт сурах гэх мэтлэн тиймэрхүү зангууд тэгэл бид нар зааж сургалтанд хамруулжсэн. Яг л мэргэжлээ холбоотой. Тий. Одоо хүнтэй яаж харьцах уу? Хүнд
хүнийг яаж уучлах уу гэсэн тиймэрхүү хичээлүүдийг бас зааж өгдөг. Ажил бол гүн дөөрийн гэсэн бас адил талтай байгаа. Ялгаагүй л одоо ажил гэдэг зүйл чинь альва нэг асуудал гарна. Тэр болгоныг төсч тавах дуудах ёстой. Тиймэрхүү хичээл гарна. Гурил маань одоо яаж? Одоо ер нь л болж л арай л болов. Одоо тэр эндээсээ гаргаасаа хэмэндээ оруулаад. Тий. Өөр энэс за одоо торт хийж юм. Тэгээд Кекс хийж юм өөр. тэгээд одоо нөгөө захиалгаараа л бид нар голч юм хийждэг юм да. Өнөөдөр үнэхээр ачаалтай. Өнөөдөр бол яг гайгүй байна ус. Тохиолдолд ажигуурнаас пицца хийн. Одоо удахгүй тэгүүлтэй хэлж байгаа гэж байна. Ерөнхийдөө пиццаг нь хизэнээс хийсэн юм бол. Тэг пиццаг ер нь манах хийдэг л дээ нэлийн анх би ч анх энэ нарийн баваа хийж байхад манах нөгөө сосисктэй пицца гэд хийжсэн. Тэгэл ер нь пиццаг ер нь манах байнга л хийдэг байсан. Энэ жилээс харин шинээр тэр нөгөө хүргэлт шинээр явагдаж байгаа 16 гар тий хамтраад хүргэлт шинээр нэмэгдэж авсан баг. Бас пиццаг бол манах голцол ер нь дандаа хийждэг. Тэр үед бас ажиллаж байсан. Тий ажиллаж л байсан. Энэ маань орос пицца амд бол энэ юу нэгшлэн юу вэ одоо юм аа. Пүүл юуны энэний тий пүүлчиг чиз хотогны пүүлчиг гэдэг. Одоо нэг гамбургер гэдэг. Тэрний пүүлчиг нэг аахгүй. Энийг одоо эндээ. Энэ маань өөр ингээд 100 грамм аа чинь. Ингээд стат гараад ир. Бүгдийн. Одоо тэгээд энэ дээрээ гаргаж тавиад. Яг орсон найрлагын юм дээр бол юу вэ? Орс найрлах нь юм бол одоо давс дорож гурил юу яадаг чанаржуулагч гэдэг юм байгаа. Тэгэл өндөг юу хураа сүм үг л юм. Тиймэрхүү нь л. Одоо энийг тэгэл энийг одоо ингээд босголтынхаа шүүгэнд биш хөөл хөвчөндөө оруулаад нэг 10-20 минут байлгаж байгаа. Хөөгөөд ирэнгуут нь шар шүүгэндээ оруулаад тэгээ шарч. Энэ хоол ер нь та хийдэг үү? Нэг байдлаа. Ерөнхийдөө бол хоол хийнэ хийнэ л яах вэ? Хоол хийх дуртай. Тий. Тэгэл бууз цөөвн л хийх дуртай. Монгол сайхан үндэстэй байгаа. Өөр одоо нэг цаашдаа юу гэдэг шинэ гоё нэг сайхан жор марам нэг тоож одоос мөрөөдөлтэй байлгүй дээ. Сайхан ном зохиоч юм өөрөө нэг жортоо болчих юм. Тиймэрхүү гоё зорилго чиглэл байгаа. Тий байлгүй яах вэ? Бид нар чинь бүгдээрээ л тийм үүтэй зорилготой байдаг. Уул нь тэгэл хийчихэл боддгийг гэсэн юм заримдаа бас зав зайн болохгүй бас тэгэл. Ажлын нь хэдэн өдөр ажилладаг юм? Ажлын манах 6 өдөртэй. Нэг өдөр нь амарчдаг. Нэг өдрөө сайхан хүүхдтэйгээ тэгээд өнгөрөөдөг. Хэдэн минут болох вэ одоо энэ дотор ороод? Энэ дотор ороод нэг 10-15 минут болно. Тий. Таавал пиццаг анх хийж явах нэрүүд бол байж исэн. Байж. Сосисктэй пиццанаас л манайх ер нь эхэлж тэгэл пиццагаа хийж эхэлжсэн дөө. Тэгэл янз олон төрлийн пицца хийгээл. Тортны хувьд Бактугал компани гэдэг хүмүүс бас пиццаны хувьд бас мэддэг баг. Ерөнхийдөө одоо юу гэдэг чинь хүн болгон л одоо нэг янз бүрийн торт иддэг. За манай тортыг идэх юм бол нэг ийм зүйлээр бид нэр давуу талтай байд юм аа. Тэгэл ярих юм бол одоо юу бол? Манай торт бол одоо жишээлбэл манай нарийн бовны тортнууд бол арай бусад тортнуудыг бодвол одоо бусад тортнууд ч нөгөө энгийн зөвхөн кремтэй торт байгаа шүү дээ. Тэр мөрийгээ бодох юм бол манай нарийн бовны торт бол арай илүү тийм давмгай. Одоо 3D гэл сая шинээр бас нэг торт гарсан. Орос торт гээд шинээр гарсан. Ирээстэй торт гээд шинээр гарсан. Тэр тортнууд манай л илүү давмгай л да. Тэгээ ер нь худалдаа авахчнаар ч гэсэн худалдаж авч байгаа хүмүүс ч гэсэн дээд зэрэглэлийн хүмүүс ер нь авч чаддаг манай тэр тортнуудыг. Жаргалыг бидэнд авчирна
сайхан Эдгээр болон сайхан баяр хөмөстэй Батбайгал компани та бүхэндээ хамт байх болно. Тийм 3D гэсэн нэртэй торт. Тийм энэ 3D маань болохоор 1 одоо бид нар чинь нөгөө 3 өөр төрлийн торт авах гал заримдаа явна шүү дээ. Тэ дэлгүр мэлгүрлөө. Тэрний оронд зүгээр нэг тортыг л идэл 3 амтыг мэдрүүлнэ гэсэн үг. Тийм тэрүүгээр нэг тортоор хамтыг мэдэрч. Тийм тэрүүгээр арай давуу талтай. Өөрөөр амт гэхэл яг юуны амт байгаа юм бэ? Өөр амт гэхээр одоо энд юуны шоколадны амт байгаа. Юуны нэр юу лээ? Шоколадны амт, гүзээлзэгний амт, ананасны амт байгаа. Өөр төрлийн амт. Өдөр нь олж байгаа өндөөс өөрөлдөн сайхан торт бэлэн болж байна да. Цэцгийтэй тархтай сүн крем багтай шоколадтай ананастай янз янзын амт мэдрүүлсэндээ 3 өөр амт мэдрүүл. Сүүл гаргасан нэрийн бүтээгдэхүүн яг нөгөө бас эристэ тортой адилхан байна. Тий. Анх манай захирал байгалагч анх 3D торт санаачилж гаргаж ирсэн. Тэгээд энэ одоо хүмүүстэй хэлэхэд 3D киногоо үзэл 3D тортыг дээрэл гэж хэлье. Магадгүй нэг хүн болгон өөрөөр нэг амтыг биш өөрөөр бас нэг сэдлийн төрөл бас нэг өөр зүйл идэх өгсөн хүмүүс зориулсан. Тэгэж Батбайгал мөн байнга шинжлэхдүүд дандаа нэг хэрэглэгчний хандлагатай байх ёстой. Хэрэглэгч бас хүрсэн нэрийн бүтээгдэхүүн гаргах учраас байнга шинжлэхдэх ёстой. Тий байнга. Ямаал нэг илрээд бол 3D торт. Энэ өнгө оруулагчны гэлтгнуур маань болохоор юг тортын маань одоо энэ усан үзмийг сэргээж өгч өнгийн сайжруулж тэгээд нөгөө бас юу хадгалах чанарыг юу яасан. Чанаржуулагч. Гэлтгнуур амт шиг сайтай. Санттай. Үс маань өөрөө цэвэр байгаль. Усан үзм маань цэвэр байгаль гэдэг. Дурууж байгаа шинэ бүтээгдэхүүнийг хэлээд байна. Тий. За одоо ингээд бид пицца руугаа тий. Манай пиццаны дэсэг рүү явъя. Альтнаны зүгтээ мөлөстөж шуухай ат жаргалыг бидэнд авчирнаа. За энэ гайхалтай пицца гэж байгаа юм бол манай Батбайгал компани пиццаны ахлах тоогооч нараа гэх юм байлаа. Тэр Батбайгал компани нь за 12 төрлийн пицца хийхээс гадна чикний шинээр хийж эхэлж байгаа. За чикен хийхдээ та бүхэнд бас хүргэлтийг өгөх гэж байгаа. За энэ талаар мэдээлэл та бүхэнд өгөх болно. За манай компани болохоор нийт одоо 10 төрлийн пицца, дээр нь чикен, торт ингээд бүгдийг ард түмэндээ төхөн болгож одоо урд нь манайхаас ирж авдаг байсан бол бид нар одоо 16 одоо хамтраа одоо ингээд үнгүй хүргэлт хийж одоо улам төхөн болгож өгч байгаа. Тэгээ та захиалгад бид нар өөрөөс таны хүссэн сонголтоор бид нар хүргэлтийг хийн. Би одоо багцынхаа жишээ яс ингээд танилцуулъя л да тий. Та манайхаас ингээд чикентэй, торттой, пиццатай ингээд манай том багцыг бас ингээд сонгож болно тий. Нэг бол та өөрийнхөө хүснээр пицца, тортыг багц болгоо сонгож болно. Нэг бол дангаар нь пиццагаа, тортоо, чикнээ захиалж болно тий. Таны ерөөсөө хүснээр таны хүснээр л ерөөсөө бид нар ерөөсөө бүх юм өнгөө хөргөлтөөр хийж өгнө тий. Одоо ингээд чикнээ задлаад харъя л та тий. Ялангуяа тэмдэглэл баярын өдрүүдэд иргэд маань нэг газараас торт аваад за нэг газараас пиццаа авдаг бол бүгдийг цогцбор нэг авах боломжтой. Нэг авах боломжтой шүү дээ. Одоо гэр бүл баяр ёслоор тий төрсөн өдөр юу гэдэг бүх тийм баяр ёслоор ерөөс нэг газараас л манайхаас бүх юма захиалчих болно. Манайх бүгдийг ингээд багцлаад ингээд таны хүснээр нь ерөөсөө ингээд багцлаад өргөдөг чинь. Тэгэхээр иргэд маань хүсэлтэй бол ямар дугаар залгах хэрэгтэй байна? Манай үндсэн дугаар 46 26 29 буюу 16 16 тий энэ хоёр дугаараар ерөөсөө та хүссэн цагтаад шөнөч өдөрч хүссэн цагтаа л захиалах. Тэгээ 24 цагаар ерөөсөө манай 24 цагийн үнэгүй шуурхаа хурдан найдвартай тийм өргөлт хийж байгаа. Тэгэхээр та бүхэн Батбайгал компаниас 14 төрлийн пиццаг өөрийнхөө хүссэн амт чанартайгаар өөртөө орсон найрлага өөртөө та бүхэнд тохируулаад за мөн дээрээс нь баяр ёслолын үеэр за зөвхөн нэг газараас пиццаг авч нэг газар торт авдаг байсан бол Батбайгал компаниас 3 зогцоор нэг дор 16 дугаар руу залгаад энэ бүгдийг авах боломжтой. За мөн дээрээс нь пиццанд мань чикен маань шинээр юу хийж байгаа? Кимчи хийж байгаа. Энэгүй кимчиг бол өөрөөсөө за яг Монголд мэргэжлийн тоогоочор заалгаад пиццаг бол өөрөөсөө хийж байгаа. Бэлэн болсон бүтээгдэхүүн биш өөрөөсөө гараараа хийж байгаа юм. Кимчи маань бас чикэнд бол дагалдаж ирж байгаа. Чикен авах та бүхэн ундаа ирнэ. За хүргэл дээрээс нь өнгөө ороод ирчихнэ. Ундаа ирнэ, ногооны салаад ирчин. Тэгээд ногооны салаад
хүүхднүүд нь ирчин будаа ирнэ, төмөс ирнэ. Ингээ будаа төмсөн гэдэг. Ундагаа бол таас өөрийн сонголтоор авч болно шүү дээ. Кола авч болно, пепси авч болно, кимчигээ бас авч болно. Эсвэл кимчийнхээ оронд соус авч болно. Ерөөсөл хүсснээр манай багц үйлчлэгээс би тийм юм авъя, тийм юмны харшилтаа надад тийм орохгүйгээр хийгээд өгөөч бол манайх хийгээл өгнө. Одоо самар маамрны харшилтаа хүн байдаг шүү дээ, тий. Одоо манай самар идж болохгүй, өндөг идж болохгүй гэх юм бол би тийм юмны харшилтаа шүү. Тийм орохгүй бас пицца юм уу те чикен авъя гэвэл манай хүснээр нь хийгээл ерөөсөө нөгөө өргөл өгнө. Тэр манай пицца маань үндсэндээ өөрөө хөрнөсөн ойлголт бол байхгүй. Өөрөөсөө нэг 12-ын болтоор машинд одоо манай жолооч нар нь ороод 12-ын болттой залгаа явчихдаг. Ерөөсөө энэ доороос одоо энэ ингээл залгаа төвчлөрөнд дарчин. Тэгэл энэ доороос ерөөсөө пиццанаас ингээл халуун жигнэстэй л явж байна. Ерөөсөө пицца хөрнөсөн ойлголт бол ерөөсөө байхгүй. Тэгээ найдвартай ингээл халуун сайхан ингээл пиццан дээр очино. Одоо ингээл хөргөлт маань ингээд технээсээ гараа явж байна. Тэр та бүхний хөрөж байгаа 30 минутаар очих пицца маань ямар ч хөрөхгүй яг л одоо гарч байгаа амтаараа халуунаараа бандэр очих болно. Энэ бүхнийг бол мараад сүнхөд олгож өгч байгаа. Дотор ороод бэлэн залгаад халуунаа баригчтай, халуунаа гаргахчтай тийм зүг байгаа. Тэр таны пицца бол ам чанарууд өөрчлөгдөхгүй халуунаараа бандэр очих нь. Жаргалыг бидэнд авчирнаа. Замарсан бид хүн Батболог командерээс та бүхэнд амьдрах сайхан нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр ажил юу нөрөө хэдэн цагт тарж ийнэ гэж нараа гэж. Ажил одоо бол энгийн үед бол бид нэг 5 мав 6 мурга гэл ер нь цаатлын хугацаа 6 цаг гэл тарж байгаа. За одоо ойлгоо нэг сайхан халуун дотны яриа өрнүүлээ. Ерөнхийдөө гэр бүлийн амьдрал соёлыг хэлээ л дээ. Та аль сум дурж сүв те. Аав ээжийн талаас болон тоос сайн хоёулаа сайхан хамталаа ярилцъя. Би анх Төв аймгийн Баян чанарын суманд төрж өссөн. Ивановын манайхад амбул доолуулаа. Тэгээ аав ээжтэйг нийлээд өсвөлээ. Тэгээд айлын том охтуудын том нь дээрээ 2 ахтай, доороо 3 эмэгтэй дүүтэй. Нэг эрэгтэй дүү маань байж байгаа. Тэг өнгөрч гисэн. Тэгээд одоо ингэ зургууллаа, аавтайгаа доолуулаа амьдарч байгаа. Аав маань болохоор Төв аймгийн Баян чананд сантехникийн ажиллагаа агнуурчин хийдэг гэсэн. Ээж маань болохоор бас тэр Төв аймгийн төмсний баригадад тоогооч. Ер нь манай ээж мэрэгжил бол нэгтлэн мэрэгчлээ юм байсан. Тэгээд нэгтлангаараа нэг хэсэг ажиллаж байгаа сүүл рүүгээ тэтгэврт гартлаа ер нь тоогооч гэсэн дөө. Тэгэл хуваараа нэг ганц манз ажиллуулаад тиймэрхүү л ажилладаг гэсэн. Таны тоогооч нарийн бовчны урамжил яг ээжигээ дагаад ээжигээ хоол хийж байгааг хараад яг тэрнээс л улбаатай. Тийм шүү дээ. Манай ээж чинь бол ер нь айгүй гоё хоол хийдэг хүн байсан л да. Ер нь л гараас нь айгүй хурдан төргөө юм гардаг. Тэгээ ээжигээ дуурайгаад тийм гоё хоол хийдэг болох юмсан гэл бас тэр үедээ мөрөөддөг байсан. Тэгэл ер нь одоо энэ чиглэлээр л ажиллаж байгаа. Тэнцэнэ сургууль өгсөн үү? Хизээ ер нь Улаанбаатарт авах орж ирв. Сургууль бага насны хаанамд яг тэнцэнэ 10 жил гэсэн үү? Эдгээр 10 жилээр өгсөн. Би яг тэндээ Баян чанарт төгссөн сургуулаа. Тэгээд тэндээ төгсчөөд Тэмст бас нэг 2 жил одоо техник мэргэжлийн сургууль гэж тэр үед байсан. Тэндээ 2 жил суралцаад тэгээд тэрийгэ төгсөөд ээжтэйгээ зөв тэр төмсний баригадад тоогоочоор 2 жил ажилласан. Тэгээ 2 жил ажиллаж байгаа л ерөөсөө наашаа хот руу орж ирээ гэл. Тэгээд наашаа хот руу орж ирээд шууд анхны Батболд анх орж ирсэн. Одоо тэр 17 дугаар сургуулийн тэнд байхад нь л орж ирсэн. Тэгэл одоо хүртэл ажиллаж байна. Манай Баян чанарын сум маань хэрэг байгалыг үзэсгэлэнтэй зохиц газартай тийм сайхан байгууллагатай газар юм бол нутгийн талаар ярихгүй та. Маа чанбан ч бас гоё. Ямар ч л гэсэн чанбан туур гэсэн амралтын газартай болсон байлээ. Тэгэл ер нь зам дагуу газар болохоор бас одоо хөгжиж эхэлж байгаа юм байна. Та ер нь тусан дээр авчих шин үү? Би ер нь хаяа нэг амралтын үеэр хүүхдтэйгээ хаяа нэг салхимлахын гарах үед ер нь л голцон нутгаар явна да. Гэрүүлийн ч бол бүгдээрээ л энэ байгаа одоо. Одоо ер нь бүгд ороод ирчихсэн. Миний дээдлийн нэг ах Шведэд
шивэд рүү явсан. Тэнд амьдарч байгаа. Тэрний дараагийнх нь энд юунд Колонкод юм ойлд одоо түгээгч хийж байгаа. Тэгээд миний доотлын эмэгтэй дүү болохоор бас нэг хувийн тийм Амила гэсэн цэцэрлэгт багшилдаг. Тэрний дараагийнхнаас заамарт хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа. Гэр бүлтэй хүүхэдтэй. Тэрний дараагийнх нь хамгийн бага эмэгтэй дүү маань болохоор увсад багшилдаг. Бас гэр бүлтэй. Тэгэхээр 2 хүүхэдтэй. Ер нь би энэ тоож мэрэгчлээ үнтэй ярьж үзээгүй л дээ. Манай нэвтрүүлгээр янз янзын сайхан амьдралтай хүмүүс ордог гэсэн. Иргэд амьдрал сайхан гэдэг нэвтрүүлгээ бид хүн Монголд амьдарч болт юм аа. Хүн хичээвэл гоё зорилготой чиглэлтэй байх юм бол зэн нэгэн цаг заавал амжилтанд хүрдing гэдэг зүйлийг гаргаж үзүүлэхийн тулд амьдрах сайхан гэдэг нэвтрүүлгийг эхэлдэг. Тэгээ энэ маш олон хүнтэй л орж идэг. Би тоож гэдэг мэрэгчлээ хүнтэй ерөөсөө ярьж үзээгүй, харж үзээгүй, ажилтаа өндөр танилцж үзээгүй. Тэгээ өнөөдөр бол танилцж үзлээ. Маш сайхан мэрэгчлээ сайхан байд юм байна. Ерөнхийдөө бус мэрэгчлээ холбоотой одоо бус мэрэгчлийн бас нэг тийм давуу тал байдаг л баг. Юугаараа ерөн давуу талтай байд юм бол юугаараа тийм сайхан байд юм бол ер нь одоо ингэ тоож мэрэгчлийг ер нь одоо сонгосон тийм. Тэгээ сонгоод одоо эргээд харахад юун тийм сайхан аз жаргалтай мөчүүдийг үлдээж чаддаг юм бол. Тоож гэдэг мэрэгчлэл гоё л да. Адаглал анх ээжтэйгээ нөгөө хуваараа гуан зажлуулаад байж хахад одоо шиг хүмүүс орж ирэл ингээл хоол идэл гарахад одоо тавг нь хоосон байна уу? Тавган дээр юм үлдээж юу гэж харна л да. Хэрвээ ингээл тавг нь хоосон байх юм бол сэтгэл өндрөө байгаа юм чинь за ямар ч гэсэн миний хийсэн хоол энэ хүндээ гоё таалагдсан байна. Гэл урам зориг орол явчихдаг л да уусаа. Тэгэл хэрвээ хоол мол үлдээсэн байх юм бол яана одоо яг юу нь муу болсон болоо яасан болоо гэл тэнгуутаа нөгөө хүнээс гарахаас өмнө асууна л да. Одоо миний хоол танд яагаад таалагдсангүй та юуг нь үлдээв гэх юм бол тэгэхээр зүгээр баг ахын цадчлаа гэж тэгчлээл гэж ер нь гардаг. Заримдаа ч бас нэг хоолныхаа давс мөсөж авах ихтүүлэх маягтай ер нь л жоох ихтчих гэдэг. Энэ тоож мэрэгчлийн энэ л яг сайхан байдаг баг тийм. Яг л нэг үүсдэг шиг гэр орондоо ч гэсэн ер нь тоогооч гэртээ нэг гоё хоол хийгээл хүүх шуухтаа бас ширээ мэрээ засаа тавьчихад бас л гоё л да ер нь тоогооч хүний мэрэгчлэл чинь бас л гоё л мэрэгчлэл. Хүн болгон сайхан буянтай үүлийг үүсийг тий. Тэгээд чинь зөвхөн ходоодны ажиллаа биш тэр чинь хүн гоё сэтгэлээрээ цад нэг сайхан юм байна. Тэрнээс урамшаад бас нэг таны юу сэтгэл бас нэг цад нэг гэж юм байна. Маш олон сайхан нэрийн зүйл байдаг баг. Гэр бүлийн талаар ярихгүй юу? Гэр бүлийн талаараа за хүүхдийн талаараа хайртай аныхын талаар энэ компанид хүчиж байсан. Анх одоо хүртээгөө таарахтаа энэ компанид манай хүн ажилладаг байсан. Тэгээд бид хоёр энд 2008 онд 2007 онд танилцаад тэгээ явжгаад 2008 онд бид хоёр суусан. Тэгээ 2008 онд суугаад хоёлаа нэг юунд бэлхэд нэг газар авч байшин барья гэж ерөөсөө бид тэрд хураасаа хөрөнгө мөнгө гэж байхгүй шууд шийдэл ерөөсөө байшин барья гэж эхлэв. Тэгэл бид тэр байшинсан. Манай одоо нөхрийн эгч маань болохоор энд ажилтдаг гүйцэтгэх захирлын даваа цэрэгч. Үгүй хүн чинь хөрөнгө мөнгө хурааж иж байшин сав барьдаг гэдэг. Та хоёр шиг юу юучгүй ижил байшин барьдаг хүмүүс гэж юу юу ядгийг гэл тэгжсэн. Тэгэл бид тэр зүгээр ямар ч гэсэн босгоно гэл. Тэгэл нэг байшинтай болж ирэл. Тэгээ хоёулаа нэг хүүтэй болоод хүү маань сая 2011 оны 9 сард төрсөн. Тэгээ би өөрөө бас нэг том бандтай л да. Тэр маань одоо цэрэгт явчихсан. Тэгээд ингээд 2 хүүтэй байж байгаа. Нөхөр болохоор энэ компанид юу харуул мананы ажил хийдэг байсан. Хажуугаар нь цахилгааны ажил бас хийдэг байсан. Тэгээд нөхөр маань энд ажиллаж байгаад юу байсан. Нөхөр ч бас тийм хөгжилтэй айгуу сайхан хүн байсан л да. Тэгээ манай гэр бүлийн найзууд гэж одоо бид нар байдаг одоо энд манад ажилладаг далаа жаргал алтан цэцэг гээд аваа нөхөр хоёр байдаг. Тэгээ бид нар ер нь голцуул дандаа чөлөө цагаараа ер нь амралтанд явж салхинд гарч хөгжилтэй юмнууд ер нь зөндөл үлдээжсэн л да. Тэгээ манай хүн чинь байж байгаа 2012 оны 6 сард ажиллаа хийж явж гинти осолд орсон. Тэгэл газар дээр яалтал хөөс бид үртэл болцсон. Тэгээд эргээд харахад нэг одоо яг тэр үед став туулж исэн яг тэр хэцүү цагтууд бас төвшөө тулгууруулж исэн
одоо хүмүүс байна уу? Магадгүй өгч бас тодорхой хэмжээгээр таны сэтгэл санаанд бас нөлөөж тэр хэцүү цаг мөчийг бас тавах тусалж байсан баг. Эргээд харахад бас тэр мөчөө хэрвэл. Яг тэр үед угаасаа л хэцүү байсан л да. Бид нар дөнгөж ажил дээр ажлаа эцгээгээл бужигнаал өглөө нь бид хоёр ч нөө байнгын нэг дорын ажилтай хүмүүс чинь өглөө цуг хоёлаа гараад орой цуг ордог. Тэгэл байж байгаа л манай өглөө нь хурж ирчихэл за миний хөвш эртгээ ажлаа амжуулж байгаа хоёлаа орой эртхэн шиг харж хүүхдээ гурлаа. Жоо салхин гарна шүү гэл тэр үед 6 сар байсан юм чи. Тэгэхээр нөгөө за тэгээд ичигээс ажлаа амжуулчаад ирээрэй гэл бид хоёр тэгэл хоорондоо яриад инээлдэл тэгээс салаад өглөө нь би ажил дээр байж өдөр ажил дээр байж алдан доцрон залсан ч утсан дуудаалсан байхгүй. Тэгээд яасан бол тоо гэж бодчихвол тэгэл ерөөсөө төдөлгөл эргэл ардл миний утас буцаад уурхаад авсан ч л манай ажлын охин нарагч сэтгэлэн бариараа бүжих аваар торчлаа гэсэн байхгүй. Тэнгууд нь арайчгүй илгүүдээ заах нь машин тэрэгтэйг явж байгаа л бас машин тэрэгтэй мөрүүлцэл ах л гэж бодсон л да тэр үед. Тэгээд би өөрөө сэтгэлээ тайван байлгаад ямар ч сайн мэд байгаас өрөөл татанхаж өсөө үлдээсэй гэл залбиралгүй л очтлоо уусаа газар дээр байхгүй болчихсон. Тэгэл яриачгүй илгүүдэл гэж бодоод тэгэл гэртээ очтлоо хүү маань угаасаа нийлхэж авах юм. Дөнгөж ааваа гэж хэлд орчихсон юм уу. Тэгэл ааваа гэлдэг байсан чи. Тэгэл нөгөөдөө бүр хэлэгч үг болдохгүй тэгэл одоо ч гэсэн миний үучаад бас хаяа эрэгтэй хүн харахаар л ааваа гэлэхгүй байхгүй. Тэгэл хэцүү тэр үед бүр амар л хэцүү л байсан л да. Одоо бас тэр үеийн бодоод бас надад амьдрах бас тэнхээ хайрлсан манай байгууллага найз нөхөд хамт олон. Тэр үед бараг л би өөрөө ч бараг л бүхэрч бараг л санагддаг ч үеч гарч лээс. Тэгээ угаасаа хүүтэйгээ хойлохноо том хүүтэй гурлах нь одоо бараг л яах вэ хүү яаж амьдрах вэ гэдэг дээр л тулцсан байжсэн. Тэгтэл манай захирлууд ирээл за нараа ямар ч гэсэн сэтгэлэн барил одоо энэ хамт олон төвхсний араас хүн хөлтэй биш ямар ч гэсэн хамт олон чи байгаа юм чинь чи сэтгэлэн л барил шүү л гэж хэлсэн. Тэгэл гэртээ очдог бүхэл юм зөөрөл энэ ажил дээр ирсэн ч гэсэн нөгөө цуг нэг дор байсан болохоор нүдэнд үцгтээд нэг хэсэг жоохон хэцүүлсэн л да. Тэгээ одоо бас яг сэтгэлээ бариад тэгээ хүү маань байгаа болохоор бас арай л өөр. Тэгэхээр таны дээр хөөрхөн хүүч одоо таны цаашдын ирээдүйн гэсэн үг. Магадгүй таны ирээдүйд өшөх тулгуурлах сайхан том ирэх хүн болох байх. Хүүхдээ талаархахгүй одоо хэдэн настай альсрэлт хүмүүс. Манай хүүхэд юу одоо нэг улсын цэцэрлэгт дамбын тийш нөө юу 175 дугаар цэцэрлэгт одоо явж байгаа. Тэгээ би хүүгээ өглөө оройд нь зөөж өгчөөл хүргэж авчаал. Тэгэл авчихдээ. Одоо ажил маань л таныг бас нэг тодорхой хэмжээгээр тэр одоо хэцүү цаг мөчөөс гаргаж авсан баг. Ер нь ажлынхаа бас хэр дэмжиж яг тэр үед хамт олон гэдэг чинь л яг энэ хэцүү цагт бас тусалдаг баг. Хамт олонныхоо талаар ярил яг тэр үед. За мөн ерөнхийдөө тэр үед эхэлдэг хамт олон маань бас ихэр найрсан хүмүүс байна тийм. Садрал нэг хэрэгтэй шүү дээ болдог. Амьдралын чинь бас 2 дугаар л хэсэг. Бас 2 дахь гэр нь болж байгаа тийм л газар баг шүү. Тийм шүү. Ажил ер нь бидний угаасаа 2 дахь гэрэлтэй. Ер нь ажил дээр их цагаа өнгөрөөдөг. Ажил дээр байх ч гэсэн бараг л хамгийн мартагдал ер нь над жаргалтай үе үуч ч гэсэн ажил дээр л хамгийн бид нар өнгөрөөдөг. Тэгээд яг тэр үед одоо төшиж хүлээж авсан хүмүүс маань болохоор манай дарга нар тэгэл найз нөхдүүд одоо тэр хин далаа жаргал алтан цэцэг энэ хоёр бол надад бол гүм их тус болсон. За сэтгэлэн л барь шүү ямар ч хэлсэн сэтгэлийн хатуучлалтай л байш шүү. Одоо бид нэр ямар ч хэлсэн таныг дэмжиж туслаад бид нар бүгдээрээ юм сайхан гэр бүлийн найзууд явж байгаа. Тийм болохоор та битгий сэтгэлээр нунаараа би нэг өглөө ураагаал унжаагаал ороод ирэхгүй яасан та юу болов нэг сонирн байна гэж бүр гаднаас нь хараад мэддэг байхгүй. Тэгэл зүгээр гэл тэгсэн энэ яг ийл гаргаж ойлгохгүй ч гэсэн тэгэл дотроо уйлчаал хаяа нэг 0 ороод ч юм уу нэг нулимсаа сайхан гаргачаал тэгэл орж ирэл юм хийдэг чи үе итгэлсэн. Одоо бас тэр үеийн бодвол
байгууллагад л одоо байгууллагынхаа захирлуудад л айгүйх баярлалаа гэж хэлмээр байна. Бүр заримдаа ч бүр яг энэ үүдэн дээрээ ирээд баярлалаа гэж хашгирмаарч үе гарч ирдэг л дээ. Тэгсэн бас яг тэгээд яаж чадгүй анх би ч бас бид хоёрт нь хүүтэйгээ гурлаа үлдчихэл хүү маань цэрэгт яваад тэгээд дараа нь энэ хүү маань нэг хувийн цэцэрлэгт дөрөс харах хүн байхгүй дөнгөж энэ 8 сартай үлдсэн юм чинь. Тэгээ хувийн цэцэрлэгт хүүгээ өгөөд тэгээд тэр үед унаад хэрэг гэж байхгүй автобусаар зөөдөг манайх бэлхэд эцэстэр байж идэг. Тэгэл автобусанд орой үлдэж хоёлоо өвлөө хүүтэнд даарч хөрн заримдаа гутал хувцсан сугарцсан ингэж явах гэжтэй гэж уйлж өвлөө хүүтэнд уйлжсэн ч үе байжлсан л да. Тэгээд нэг шинэ жилээр 2012 оны шинэ жилээр манай боссод ярилцж байгаад надад нэг машин бэлгэсэн. Ерөөсөө нараага нэг машинтай л болоо тэгвэл бас нэг цаг завын ч гэсэн хэмнэж магадгүй гэд. Тэгээд би угаасаа нэг жолоонд сурал жолоод сууя одоо би л одоо нэг машин зэрэгтэй болж хүүхдэд зөөхгүй бол ерөөсөө бүтэхгүй нэг тэрнээс өмнө би яг жолоонд суугаад төгсөөд яг үнэмлэхээ гартаж авч яхад надад боссууд тийм баяртай мэдээд болгочихсон аахгүй. Тэгэл машинаа анх аваад хүүхдээ би машинда зөөвөл өглөөд хүүхдээ хөргөж өчөөл оройд хүүгээ аваад нэг бол ажил ихтэй бол ажил дээр хүүгээ байлгаж аваад оройд тэгээ хүүхдээ аваад явдаг. Ажил багтаа үед бол хүүгээ аваад шууд гэлүүгээ явчихдаг. Тийм л. Тэгэд магадгүй үүдээд миний харж байгаа бол таас сайхан амьдарч байна. Өнөөдрөөс өөр ингэсэн сайхан мэрэгчлээ олон сайхан хүнд буйны үс бүтээж байгаа. Төрсөдөр нь болгож байгаа бол таны хийсэн дор төрөндөө бас баяр жаргалыг хуваалцж байгаа. Энэ бүхэн бас таны л бас хүчин зүтгэлтэй холбоотой байх. Ерөөдөө бас таавал маш олон хүмүүс өөр өөр гэсэн бодлоо байдаг л да. За ихэнх залуус маань Монголд амьдрах боломж алгаа. Ерөөдөө нэг хэлэндээ залхаад үзчих тийм үү. Гадаад бас нэг ажиллаад үзчих тийм үү. Гадны орн руу нэг явчих тийм үү гэсэн тиймэрхүү бодлого бас байдаг баг. Эдгээр хүмүүстэй хандаад хэлбэл ерөөдөө Монгол нэг гоё хүн өөрсдөө гоё хичээгээ явчих юм бол амьдрч чаддэмаа гэсэн зүйлийг ярил. Эдгээр хүмүүст хандаад Монгол амьдралын жишээг би ярья гэж хэлэх юм бол. Ер нь тэгээд хүн бид нар ч одоо би бол ер нь их гадагшаа гараа гэж боддгоо л те. Ер нь Монголд л юмхнаар юм хийж чадах юм бол биднэрт амьдрал байшгүй л гэж хэлмээр байна. Хүн өөрт одоо оноосон хөдөлмөр зүтгэл байж хахад цаашаа явна л гэж хэлмээр байна. Би маш өдрөлгөө оролцож маш олоноос асууж байсан л да. Монгол амьдрах сайхан уу гэж, за ерөөдөө амьдралын сайхан уу гэж, сайхан үеийн амьдралыг бас сайхан болгож байгаа тэр амттай зүйл нь юу байна гэж. Таны хувьд өнөөдөр асуугаад амьдралын сайхан байна уу? Өнөөдөр амьдралыг чинь сайхан болгож байгаа тэр зүйлүүд нь юу байна? Тийм? Тэр талаас үл ярих. Ер нь Монгол хүн болсондоо бас илүү баярлж явдаг л да. Ер нь бид нэр өөр орчинд ч гэсэн төрсөн бай, гадаадд төрсөн бай ингээл хараад хад зэрэг өгчөө штэ. Ер нь бид нэр ядууч байсан, ямар ч байсан Монголда төрсөндөө л би ер нь их баярлж явдаг. Монгол хүн болж төрсөндөө. Тэгээд юу хэлээ. Амьдрал яг хүнд мэдээж амьдрал чинь ирэнтэй бараантай янз янз юм байна л да. Тэр болгоныг ер нь хэцүү гэд явах юм бол хүн доошоо орол хэцүү зүгрүүгөө л явна. Амьдрал сайхан шүү гэд хүн яг хүний амьдрал ер нь сэтгэлээр л байдаг юм болов уу гэж би боддог. Яг тэр үед би тэр амар хөмөрсөн тоогоо шиг байсан үед би амар сэтгэлээр унаал би л одоо ингээл баг тэр хүснийхээ хараас өглөөгөл бодол унжигаад явсан бол би баг доошоо орол явцсан байсан баг. Тэгээггүй миний хамт олон манай байгууллага маань намайг босгож ирсэнд би үнэхээр баярлж байна. Тэгэхээр амьдрал үнэхээр сайхан. Хүний өөрийн гоё хичээл зүтгэлтэй л холбоотой энэ асуудал бол хүн өөрөө зорилготой чиглэлтэй байгаад хичээгээ зүтгээд давс хачны сайхан тохируулаад явах юм бол амьдрал нарийн таныг хэлтгэл ирээндээ бараатай байдаг. Өнөөдөр магадгүй нөлөө сонирхох үе гарахад ирээдүйн хооштой баярлах мэт зөндөө гарна. Тэгэхээр Өсний зүйлийг асуумаар л байна. Хүн болгон өөрөө нэгс дотор гоё зорилготой байдаг шүү дээ. Сайхан зорилго байгаа. Зорилгоо зогсдог гэж ярьдаг. Ирээдүйн минь таны зорилго бас юу вэ? Амьдрал бас сайхан үргэлжилж байна. Таны ус дотор гоё тээж байгаа гигэн тийм алсын хүч тээж байгаа гоё сайхан зорилготой нь юу вэ? Хүн болгон зорилготой ажилтдаг л да. Би ч гэсэн бас өмнө тавьсан зорилготой одоо хүүгээ ямар ч л гэсэн нэг том болоод бас нэг
хүүдэд дурсагдж яригдах юм бол зөндөл байгаа л да. Бид энэ компанид ингэж ажиллаж байсан тэгжсэн гэл тэ. Тэгээд ер нь зорилго бол одоо энэ ажилдаа л ямар ч хэлсэн хичээл зүтгэлтэй ажиллаад бас нэг дарганрынхаа бас өмнө тавьсан зорилго гэхдээ байгаа. Тэрэндээ л ямар ч хэлсэн хүрнэ л гэж бодож байгаа. Тэгээд бас хичээгээ сайхан бүгдийг сайхан болгоно. Цаашдаа маш олон хүмүүсийг баярлуулж явна. Сэтгэлтэй сайхан хамт байна. Тэгэхээр ийм сайхан тоож хүнийг та бүхэнд нэвтрүүлэгтээ оролцууллаа. Тэгээд төгсгөл бас танаас сумаар л байна л да. Яг одоо нэвтрүүлэг үзэж маш олон хүмүүс байгаа. Бас таваас дотроо хийж байгаа сайхан бодол байвал эдгээр хүмүүстэй тийм Монголын хэлээр Монголд амьдрах сайхан Монголд төрсөнтэй бахархдаг гэдэг. Тохоор өөрийнхөө сая нэвтрүүлэгт орсон гоё чин сэтгэлээ үгээ үзэж болно гэхгүй. Таны бодол хэлэхээр маш олон хүмүүс үзэж байгаа. За ямар ч хэлсэн юуны өмнө энэ сайхан нэвтрүүлэгт урьж намайг оруулсанд танай телевизийн хамт олонд баярлалаа гэж хэлье. Тэгээд мөн бас би энэ нэвтрүүлэгт бас манай байгууллагын хамт олондоо бас баярлалаа гэж захирлуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна юуны өмнө. Тэгээд одоо дараагийн баяр болох чинь Валентины баяр, цагаан сар, Мартин 8 гэл тэр олон баяруудыг та бүхний ширээн дээр манай бялуу нарийн бовнууд чимэх бахаа гэж бодож байна. Эдгээр болон сайхан баярт мөчтэй бат байгаль компани та бүхэндээ хамт байгуулна. Ийм сайхан тоогооч мэрэгчлээ хүмүүс өнөөдөр амьдрах сайхан нэвтрүүлэлтэд өөрөж оролцууллаа. Та бүхэн бас энэ нэвтрүүлгээс амьдралын сайхныг, амьдралын ирээндээ барантай, сайхан муугаатай хамгийн гол нь энэ сайхан хүний дотоод сэтгэлийг та бүхэн ойлгож чадсан бахаа гэж би хувьдаа бодож чадж байна. Ийм сайхан дугаараа та бүхэндээ хүргэлээ. Монголын телевизээс та бүхэнд амьдрах сайхан нэвтрүүлгээ хүргэлээ. Сайхан бүхнийг ололоо телевизээс.